За энд ирсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд олон байгууллагын төлөөлөлд ирсэн байгаа. Үүнээс ч олон байгууллагууд зарим нь ирж ажилд ирж амжихгүй гэдгийгсэн. Залуу лидер эмэгтэйчүүдийг төрийн бүс байгууллагад төлөөлж ирсэн байна. Сонгодог төрийн бүс байгууллагад төлөөлөд ноог ирсэн байна. Тэргүй 1915-60 15-60-ыг мэдээлэл авах хэллээд өөрийгөө танилцуулаад явууллаа. 1915-60 мэдээлэл авах хэллээд Должин сар ингээд менежер ирсэн байна. За нөхөрлөл залуус нэгдэл төрийн бүс байгууллагыг одоо хэллээд ирсэн байна. Тэгээ дотор гэдэг. Баян аймаг дахь филардны холбоог төлөвлөж ирсэн. Дөржөө гэдэг нөг. За баян машин газар таны хөдөлж ирсэн тогтсон байна. За бид нар бол өөрсдөө өнөөдөр бол ингээд халуун дотор яриа өрнөлнө. Тэгээ яг юу хийх гээд нь тийм шинжилгээ ямар үйл ажиллагаа байгуулсан тэгээ байгууллагууд ямар байгууллагууд болж байгаа шинжилгээг өндөр зөвхөн хийх гэж байна. Тэгээд залуучууд ер нь нэгдэж ил гэсэн үг юм л да. Тэгээ бас ирж амжаагүй бас байгууллагуудад танилцуулчихад мөнх ган ундрах ХКК-ны солон бичиг хэрэг хэвлэлийн газар бас бидний ивент итгэж байгаа. Тий. Шичин салаа. Саранхэ салааны одоо шинэ эрдэнэсэн шатсан хүсчин бол 5 хүнд өнгөө хүсийн засаг бичиг суулж байгаа. Тий. Тэгээд Саранхэ сайн хэлээ. тий хүсээс суулчаад ирсэн байгаа. Ивэ салон. Ивэ салон бол оролцсон хүн болгонд 20% өнгөлттэй. Тий, тост тэгээд Баянгорт шинэ брэнд бий болсон байна шүү дээ. Тост чикен гэдэг. Тий, тост чикен гэдэг одоо тий. Бардер пицца хийж байгаа. Тий. Ер нь бол тэгэл шинэ плейтүүд бол бас гаргана гэж байгаа. Тост чикен бол бас сюрприз байна гэж байгаа. Өчигдөр бас бид рамталж үзсэн. Маш гоё амттай тийм чикен байгаа. Тий. Тост чикен. За тэгээд одоо яг энэ бидний одоо энэ орчныг бүрдүүлж байгаа. Тэгээ баялаг ХКК-ны Сөүл ресторанд одоо энэ шинжил болно. Бас баярлж байгаа. Залуучуудаараа дэмжиж хэвлэлийг ивент итгэсэн байна. Тий, одоо шинэ энэ бол шинжил болдог хамгийн үнэтэй газар Баянгорын одоо. Энд бол бидэрт бол маш их хөнгөлт үзүүлээд ерөөхдөө бол залуучууд бас хямрал энтер болсон тий. Яг такси юм тий. Ингээгээд тэгээд хөнгөлт үзүүлсэн баялаг байна. Тэгээд мэдээллийн юугаар ивент итгэгчээр бол хамтран зохион болгочоор бас манай ТV 10 телевиз одоо алтан сүх маань маш их тусалж байгаа бид нар тий. Хонгор телевиз бол бас бидэртэй байн холбоотой ажилладаг бас бид нар ч бас төрийн бүс байгууллагууд ихлээр бас энд санхүүжилт аваад байдгүй тийм л байгууллагууд тий биднэрээ дэмжиж ажиллаж байгаа бас баярлж байгаа. Тэгээд дээрэс нь манай 1915-60 Баянгор шуурхай зар сонин бодвол бас 7 хоног хэвлэгддэг. Мэдээ болж байгаа шүү дээ. Юу таксны мэдээ болоо. Такса бол 50,000 төгрөг төгсчтэй. 50,000. Сөүл ресторан бол 200 бол багтна гэж байгаа. Гэхдээ бол 200 орчход бүжгийн талбай гэж гарахгүй баг. Тэгэхээр нэг 150 хүний болох юм бол яг гоё болдог гэдэг чинь. Тэгэхээр 150 үнээр л юугаад таксад тахсан. Тэгээ бас таксан дээр бас их гоё юм бас бодож олсон. Юу гэхэлэр тий. Шүб аймгийн зовлон шинжлэх зохион байгуулалтаа энэ залуучуудын хашиисүүдийн наадам маань бас шинжлэхээс юугаар онцлог юм бэ талаар бас Давуу тал гэсэн үг. за тий яагаад одоо бас харшийн сүлд модын наадам гэж нэрлсэн гэдэг юм байна. Манай шинжилгээ болохоор бусад шинжилгүүдээс нэг юм давуу талтай. Тэр нөө сул тал байхгүй гэдэг л байна. тэгээ бас улаан өвсний ёслол зохион байгуулалт тийм ээ. Энэ одоо ясны ёслолын таас. За одоо яг ингээд сөргөлийн гадаа бол ингээд орж ирэхэд ингээд улаан хийсэн гэж байна. Тийм. Тэгээд бас нэг хүн орж ирэхэд бас бид нар зургатаар л хардаг болохоос яг тэрийг амьдралт гэдэг яг хэрэгжүүлж үзээгүй бас хэрэгжүүлж үзье гэж бодоод бас санал тавьсан сөргөл болдгоо яг бас энэ гоё зохиож байгаа юм. Тэгээд орж ирэнгүүт нь халуун юм аа тийм.
Тэгээ гоё. Үүднээс ахуулаад. Тий. Санаагаар бас. Гайхшруулсаар маш олон сюрпризүүд байна. Шинэ нэг байгууллагуудын шилдэгүүдийг бас тодруулах юм арга. Оны шилдэг үү? Оны шилдэгүүд үү? Оны шилдгийг юу гэж болно шүү дээ. Тэрийг бас Танай байгууллагууд гэдэг. 1900-аас талаар мэдээлэл Бас дээрэс нь Баянгөр тий. Бидний пэйж хаяг байгаа. пэйж хаяг тий. Тий. Манай нөхөрлөл залуусын төрийн бас байгууллаганд бол Пэйж хаяг. сагсан бөмбөгийн холбоо, бильярдын холбоо гэж байгуулагдсан. Бид нар сагсан бөмбөгийн пэйжээр бол шинэ жилийнхаа зарыг цацаад хэлсэн байна. Одоо өөр хүний мэдээлэл. тэрэн дээр ч яг ийм асуудал байна. Одоо бид нар хин шилдэг, хин яг юу хийсэн бэ гэдгийг мэдэхгүй учраас тий. Хэрвээ найз нөхдөд ч юм уу миний найз шилдэг болох ёстой ч гэдэм үү тий. Тэгэх юм бол зурагтай, мэдээлэлтэй чатаар ингээ явуулчих юм бол энэ бид тэрийг хараад өрсөлдүүлчих. Тий. Facebook ерөөхдөө бол ярилцсан. Facebook санал асуулга бол 70%. Шүүгчдийн санал шүүгч тэгэхээр одоо юу хэнийг хэлээд нэ гэхээр одоо яг энэ байгууллагын төлөвлөлүүд удирдлагууд бол бидэд бол ингэ шүүгч болгож байгаа. Бидэд бол бүх хүмүүсийн материалыг харж байгаа л энэ одоо шинэ спортын салбарын шилдэг болох хэрэгтэй хүн юм байна. Тэ? Энэ бол эмнэлгийн салбарын шилдэг болох хэрэгтэй юм байна гэдэг бид тодорхой. Тэгэхээр энэ шагнал өөрөө энэ шинэ жилийн маань 1 жил болоод дуусчихгүй. Өдөөрөө хамтраад энэ шинэ жилийг дараа нь бүр олон байгууллага хамтраад тийм ийм гоё шинэ жил зохион байгуулна. Тэр шилдэг гэдэг шүү дээ. Оны шилдэг бол одоо бүр хамгийн шилдэг нь л хоцрох хэрэгтэй. Тэр хоцрогдох гэсэн үг тийм яг хийж бүтээснээр эн чинь өөрөө хүнийг урамшуулж өгч байгаа хэлбэр. Тийм. Бусдын ч гэсэн одоо шинэ хичээж хөдөлмөрж байгаа би 2016 оны шилдэг болох хэрэгтэй ч гэдэг ч юм уу тийм. Ийм сэтгэлийг. За тэгээд энэ залуучуудын харшиг сүлд болын наадам маань оролцож байгаа залуучууд болон гарын бэлтээ гарна гэдэг. Аа тий. Ямар гарын бэлтээ нууцчид одоо нэг хүн гिचнээ бэлтээ байхгүй юм наадамс. За нэг хүн азан тааруул нэг 10 бэлэгтэй лах юм байна да. За ерөнхийдөө одоо сюрпризээс адлаад яах вэ? Ерөнхийдөө зөндөө олон тийм картын тийм. Супер азтаа бол машин бил. Оголсон биш нэ. Залуучуудын шинжилгээ наадам юу гэж орж байгаа? Ямар зүйлээр юу гэж орж байгаа? За манайх бол такс нь 50,000 гэд бид нар бүгд тохирсон байгаа тийм ээ. Тэгээд плед рүүлтийг 1910 тооцоор мэдээлэл давтал руу залгаад үнэгүй гэртээ захиалах боломжтой. Тэрүүгээр манай энэ шинэ жил дээр зохион байгуулалтын ажилтнанд оролцож байгаа даа. Бас тэгээд оны шилдэг номинацид тодруулах саналуудыг утсан дээрээс хүлээж авч байна. Тийм бас болно. За. Тийм 1910 тооцоор тий. Хүлээж авч байна. Утсан дээрээс хүлээж авдаг. 1910 тооцоор мэдээлэл авах. Бүх мэдээллийг Энэ бүнд одоо саналаа өгж гинэ гэж гэх юм бол ингээд манайх хүлээгээд авах болно. Тийм үднээс бас болно тий. Тэгээ бас танахаас бас шинэ жилд оролцох хүмүүсээ бид айгүй бэлэгтэй гаргаж, сюрпризтэй гаргаж хийж байна. Танаас зүгээс хүн болгон л зардал тавих юу гардаг, шаардлага гардаг тийм. Тийм учраас танахаас одоо шинэ хитуудагийн зар ч юм уу өгөө тавилах тийм их юм суглаач. Одоо бид бол суглаас. тийм манайх бас тэгээд хамтраад ажиллах болно тийм. Такс бол ингээд бүх дугаартай байж тийм. Дугаарын дагуу суглаа суглахтай бас азтуу. Тийм. Супер азтанд бол чадвар хүчээр юм хийх гэдэг тийм. Чадвар шашин дараа гэдэг. Чадахгүй бол тэгээд мөнгөдөн хараад юус хэлсэн байна. Ер нь л тэнцэсрэл 14 жилийн эсрэг байна. Тийм. Тэгээд нэг манай сөүлийн зүгээс бас мөнгө шагнал. Энэс бас тохиолдсон юм тийм. 100,000 тийш мөнгө шагналаас суглаа суглахтай тастанд үгүй гэсэн. Бас энэ шагналт зөндөө байгаа. Зарламаар байна. тийм. Дахиад бас бид нар Сюрприз маягаар үлдээ гээ. Энэ Баянгарын Баянгорч энэ залуучуудад дэмжиж байгууллагууд бас хамтран оролцоод тий өөртөө бүтээгдэхүүнээс үйлдвэрлэдэг тий энэ болцоод бүтээгдэхүүнүүдээс ингээд олгогч хүмүүстэй бэлэг болгоод өгч байна гэж байна. Давхар компани тэгээд бид шүүгээ хамтарч ажиллах байгууллагууд байна тий. Тийм бас холбоотой. Тэгээ одоо манай бас бильярдны холбоо бас гойсон гаргасан. манай бильярдны холбоо 2015 пул бильярдны аваргыг 12 сарын 12-нд зохион байгуулсан. Тэр зохион байгуулагдсан тэмцээнд шагналт байранд орсон улсуудад
энэ шинжлүүлтнүүдийн наадам дээр зэрэг зол гардуулна. Тийм бильярдын спортын цол зэрэг давхараас тийм давхараас асуун үнгийн холбоос аймгийн аврагт Баянгар лиг улсын хэмжээний тэмцээн асуун үнгийн тэмцээнд оролцсон тамирчдаа бас хэрвээ энэ шинжилт ороод ирэх юм зэргийг бас гаргах бол Улаанбаатар тэгтээ бас их тамирчдууд маа өдөр бас тэрийг бас ярьж байгаа тийм бас ингэ зэргийг бас ингэ шинжилгээнд далимдуулаад хүчмөр байна 15 онд л ингэ оролцсон юм шиг. Энэ шинжлүүлтнүүдийн наадамд харж байгаа энэ байгууллагын шагналууд нэлээдгүй байна. Яг зохион байгуулж байгаа залуучдын зүгээс шагналхаасаа илүүгээр оролцоо залуучуудаа ямар сюрприз өгөх байх юм бэ? Тэгээ сюрприз Манай байгууллага бол менежментэн дээр юуны аливаа юмны менежментэн дээр илүү төлөвлөгөө ажилладаг. Одоо шинэ Баянгар лиг бол менежментийн хамгийн өндөр түвшинд улсад цаашахдахаар тийм зөвхөн байгуулсан. Бид нар бол энэ шинжилгээний наадмын менежменттэй ажиллаж байгаа. Яаж гоё болох вэ? Яаж сюрприз, яаж хүмүүсийг сэтгэл хангалуун тийм арай гоё шинэлэг болох вэ? гэсэн үгнээс. Манай сонгодог бол сонгодог юмс байгуулах болохоор бас зохион байгуулагч ажиллаж байгаа. Бид тэмдэглэж явж байгаа. Тэгээд бас нэг хамтлаг байгаа сонгодог юмс байгуулах. Маск дээр. Тэгээд орчдорын шинжилгээ 22-нд харандаа бэлдсэн. Бусад үйл ажиллагаанууд бол тодорхой хамт явж байгаа. Тэгээд ер нь бол шинэ жилээр үүдэг бүхий л гоё юмнууд энд байлгасан бодлоо. Одоо шинэ өвлийн үгэн засаа охид алиалагч тий. Хамгийн чадвартай хөтлөгч одоо энд байж байна. Одоо яг өөртөө одоо яг чинь хүслээр дурлах соёлын тий дуулж бүжиглэхийг гэсэн одоо бас алгачд олон байна. Эдрийг бас бүгдийг хамруулахыг бодно. Тэгээ бас цагандаа баригдахгүй гэсэн нэг юм байна. Гэхдээ бид нэр орой 6-аас эхлүүлээд нэг 11:40 ихэд дуусчихъя. Тий. 5-6 цаг маань. Цагаан бариараа бас цагаан бариараа. Маш олон хөгжил тоглоомод хийж байж байна. Тий. Хөгжил тоглоомод байгаа. Ер нь л тэгэл спейс дүүрэн шийдэл болно да. Нэг л зохион байгуулж байгаа юм чинь бол алаацтай гоё тий. Шинэлэг бүх юмыг хамарсан юм л юм. Тийм. Зорилго нь бол ерөөсөө энэ баг 10-аад байгууллагыг хийгдсэн байна. Энэ байгууллагууд яг хамгийн идэвхтэй гэсэн байгууллагууд л юм байна. Энэ л хамгийн идэвхтэй гэсэн байна. Тэ? Биднийг бас дэмжиж одоо аюулгүй байдаг намууд тийм энэ залуучуудыг дэмжиж энэ байгууллагууд нэгдээ хамтар зохион байгуулдаг юм бол яг нээлттэй тийм хүндрэлүүд их байна. Одоо шагнал магадлал юм уу тийм. За зовлонгоо тооч хүн бүхэл хүн зовлонгоо тоочдөг. Бид бүгд л 100 төгрөг харахгүй. Тийм бүгдийг болгоноос ашигын төлөө биш. Юмыг хий битээ гэсэн тий. Ийм гоо шинжил байдгийг байна гэж Баянгарын залуучуудад үзүүлээ. Тий. Гэсэн л зорилготой байна. Жил болгон уламжлалт байгуулалт хичээж байгаа. Яг тэгээд араалын хүмүүсийн таахны багцсан шинжилгээний надад дэлгүүр үйлс ажилладаг болсон. Батаахан байж гисэн. За